За нутгийн удирдлагын байгууллагад сонгогдож бас хамтарч ажиллаад 20 гаруй жил болжээ. Сэлэнг аймгийн удирдлагад ажилласан 8 жил, түүний дотроо засаг даргаар ажилласан 4 жилд бол аймгийнхаа иргэдийн хуралтай маш одоо хамтарч ажилласан энэ сайхан одоо яас иргэд орсож байна. За бидний энэ үед бол Сэлэнг аймгийн үйлдвэрлэл бас онцгой одоо шатаар уршаа гэсэн энэ сайхан он жил байсан. Тэр үед бол бид бодгийн гол арга хэмжээнүүд засгийн газрын хөтөлбөрүүдийг аймагт одоо хэрэгжүүлэх, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх энэ хүрээнд бол бид эдийн засгийн тулгуур асуудлуудыг голлон шийдэж. За энэ хүрээнд бол бид нар бол Сэлэнг аймгийн томоохон гол, орхон гол, хараа, за ерөө гол, хөдөр голын төмөр бетон өнгөрүүд. За мөн одоо гол одоо чиглэл болох эдийн засгийн чиглэлүүд болох ерөөгийн чиглэл, хөдөлтөл бол хар замаар цумуудыг холбох, орхон санд цумыг одоо мөн одоо жавхлан цумыг холбох гэх мэтлэн одоо ийм дэд бүтцийн гол асуудлуудыг хийхээс гадна жижиг дунд үйлдвэрлэл голж хөгжиж байгаа аймгийн төв Сүхбаатар хот Мандал сумын газар доорх инженерийн байгууламжийг өөрчлөх томоохон ажлуудыг хийсэн байнамаа. За түүнээс гадна аймгийн төвийн газар доорх инженерийн байгууламжийг тэлчгээр нь одоо 100% сольж мөн одоо алтан болог чиглэл рүү бом татан чиглэлд одоо бэлдэж мөн одоо инженерийн шин сургам татсан бол өнөөдрийн одоо үйлдвэрлэлийн үйлчлэгээ хөгж нэлээд өргөн суурийг тавьсан. За үүний үр дүнд бид нар одоо 16 он Сэлэнг аймгийн жижиг дунд үйлдвэрлэл бол 1 тэрбум төгрөгийн борлуулалттай байснаас 3.5 тэрбум төгрөгийн борлуулалттай болж Сэлэнг аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн бол 120 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ийм амжилттай бид дараагийн одоо Сэлэнг аймгийн хөдөлгөөд энэ ажлаа хүлээлгэж өгч ирсэн энэ бахархалтай үеийг бас дурсаж байна. Түүнээс гадна иргэдийн хурлаар зөвхөн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж зогсохгүй Сэлэнг аймгийн үеийн одоо засаг даргын таван газрын ажилтнууд орон нутгийн одоо лидерүүд бол одоо төлж тэнд төлөвшөж гарсан байна. Энд бол хамтарч ажилласан аймгийн иргэдийн хурлын дарга нар олдохын буян дотох хандын жавхлан жавзангийн санж жав гэх мэтчлэн одоо ийм одоо хүмүүсийн тууштай хөдөлмөр байсныг өнөөдөр бахархан дурдсан зүйтэй. За ингээд Сэлэнг аймгийн иргэдийн хурлын үеийн төлөөлөгчд, ажлын алба, тэргүүлэгчд, хурлын дарга нартай нутгийн удирдлагын байгууллага үүсч өгсөний 30 жилийн баярын мэнд төргөж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.